За өнөөдөр би та бүхэнд миний итгэж байгаагаар 2025 онд ерөөхдөө бол хамгийн өндөр орлого руу чамайг хөтлөх тэр мэрэгжилгүй болох тухай ярилцсан. За энэ мэрэгчлийг та нарыг заавалч их сургуульд сурахгүйгээр зүгээр энэ Udemy гэдэг энэ вебсайтаас сургалт худалдаж авах байдлаар 100% эзэмших боломжтой. Монгол улсаас интернетээр мөнгө олох арга замуудыг хайж байгаа бол миний YouTube сувгийг subscribe хийгээд bell icon дээр нь аалгээд дараад өгөөрэй. Энэ YouTube сувг дээр Монгол улсаас хэрхэн интернетээр мөнгө олох арга замуудыг судлаад бичлэг контент болгож хүргэдэг. За энэ яригч байгаа энэ зүйл бол шоу утгаараа мөнгө ургадаг мод. Намайг одоо юу ч хийхгүй байх үед миний өмнөөс мөнгө олж өгдөг юм хиймэл оюухан байгаа. Энд чи би XRP arbitrage гэж бичсэн байна. Тэнгүүд одоо XRP гээд одоо крипто койныг ямар хоёр exchange-ийн оронд хамгийн хол үнийн зөрүүтэй байгааг нь харуулж байна. За Bybit дээр одоогийн байдлаар 2.9460 байгаа юм байна. Binance дээр болохоор 2.9470 байгаа юм байна. Тэгэхээр энэ ботнод юу гэж хэлж байгаа вэ гэхээр Bybit дээр одоо 2.9460 худалдаж аваад Binance дээр ийм үнээр зараа гэж. Нэгэсэндөө нэг exchange дээр нь хямдхан худалдаж аваад нөгөө exchange дээр нь үнэтэй зарах байдлаар мөнгө олох байхгүй. Энэ сигналаар. За тэгээд доошлох том бол энэ бас би спот арилжааны XRP сигнал авсан байна. XRP сигнал гэд бичингүүт одоо Binance дээр спот арилжаа их сигналыг өгч байна. XRP гэдэг энэ крипто койныг Binance дээр 295 цэг нэгээр 2.95 тэг нэгээр бодолтож аваад 3 Америк доллартай болох үед нь ерөөдөө зар гэсэн одоо сигналыг өгч байна. Тэгэхээр энэ сигналыг бол одоо яг мэрэгчлийн крипто спот арилжааны фильтрүүдээр гаргасан байгаа. Энэ бол яг мэрэгжлийн сигнал. За тэгээд энэ зүйлийг яаж 24 цагийн туршид миний өмнөөс мөнгө олж өгдөг болгох вэ гэхээр ердөөсөө би тусад нь өөр нэг бот хийн. Тэгээд тэр бот нь яах вэ гэхээр миний одоо Binance-ийн аккаунт руу нэвтэрч ороод миний өмнөөс энэ өгч байгаа сигналаар нь арилжаа хийж мөнгө олно гэсэн үг. За өнөөдөр би та бүхэнд миний итгэж байгаагаар 2025 онд ерөөхдөө бол хамгийн өндөр орлого руу чамайг хөтлөх тэр мэрэгжилгүй болох тухай ярилцсан. За энэ мэрэгчлийг та нарыг заавалч их сургуульд сурахгүйгээр зүгээр энэ Udemy гэдэг энэ вебсайтаас сургалт худалдаж авах байдлаар 100% эзэмших боломжтой. За би хувьдаа ч гэсэн энэ бол их сургуульд сурсны оронд зүгээр онлайн сургалт худалдаж аваад суралцахыг илүүд үздэг. Тэгэж хэлгүүлсэн шалтгаан нь юу вэ гэхээр нэгдүгээр одоо Python програмыг чиглэлж их сургуульд сурахыг хүсэх юм бол чинь жилийн 110,000 Америк доллар үнэтэй. Яг мэрэгжлийн видео хичээлүүд бол Udemy гэдэг вебсайтн дээр ердөөсөө л 12 Америк доллараар зарагдаж байна. Тэгэхээр та нар 4 жил цагаа үрд сурахын оронд зүгээр шууд хамгийн хэрэгтэй гэсэн Python-ы мэдлэгээ төвөрлөөд энэ чинээс ингээд сурчих боломжтой байхгүй. 12 Америк доллараар одоо жишээ нь Python програмын хамгийн анхны шатны сургалтыг нь худалдаж аваад өөр нэг 12 Америк доллараар арай агсан төвчнийхэн сургалтыг худалдаж аваад ч юм те. Ингээд ерөөхдөө Python програмыг та бүхэн ингээд 100% Udemy-гээс сурчих боломжтой байхгүй. Ер нь бол их сургуульд Python програмыг сурахыг хүсэх юм бол 4 жил болно. Амар удна. Udemy-гээс хэрвээ ухаантай байж чадах юм бол өдөөсөө нэг 3 сарын дотор бүрэн сурчих боломжтой байхгүй. Үгүй гэж магадгүй. Гэхдээ энэ бол зүгээр миний хувийн бодвол. За тэгээд Udemy-гээс та нар одоо Python програмыг сурчснаар ийм хиймэл оюуханы хийхэд шаардлагатай бүх мэдлэгээ сураад авчиж байна гэсэн. Тэгээд энэ хиймэл оюуханаар яаж мөнгө олж болох вэ гэхээр нэгдүгээр одоо Telegram гэдэг одоо social media application гэдэг. Telegram дээр та нарын спот арилжааны сигнал зардаг. Эсвэл одоо arbitrage арилжааны сигнал зардаг юм бот хийж болно. Тэгээд нэгэсэнд одоо хүмүүст төлбөртэй сигналууд өгнө гэсэн үг байхгүй. Одоо жишээ нэг
Telegram дээр сарын 30 Америк доллар төлбөртэй групп үүсгээд тэгээд тэр групп рүү чи хүмүүс яах гэж орох вэ гэхээр чиний крипто арилжааны сигналаар чинь арилж ээж мөнгө олохын тулд групп рүү чи ороод чамд сар болгон 30 Америк доллар төлнө. Ер нь бол хэрвээ сайн сигнал өгч чадах юм бол групп рүү чи орсон хүн болгон сардаа нэг 100-аас 200 Америк долларыг бол үлгэх болчих واخ гэж бодож байна. Тийм учраас хүмүүс мөнгө олохын тулд чамд бага хэмжээний мөнгө төлж байгаа учраас хүмүүс илүү амархан байдлаар бодолтой шийдвэр гаргах байхгүй. За тэгээд одоо жишээ нь чамд 30 Америк доллар төлдөг 10 хүн байдаг гэж одоо хэдүүлээ нэг гоё calculation хийж үзье. Чамд 30 Америк доллар төлдөг нэг 10 хүн байлаа гэж одоо групп дотор чинь. Тэгэх юм бол тэр чинь 300 Америк доллар. 300 Америк доллар. Хэрвээ чиний групп дотор чинь 100 хүн байлаа гэж бодъё. Тэгээд тэр 100 хүн чинь чам сар болгон 30 Америк доллар төлдөг гэж үзэх юм бол тэр чинь 3000 Америк доллар. 1000 хүн байх юм бол хэрвээ чам сар болгон 30 Америк доллар төлдөг 1000 хүн байх юм бол тэр чинь ирэхэд бол 30000 Америк доллар сар болгон. Тэгвэл та нар Telegram дээр 30-40 мянган хүнтэй одоо сигнал өгдөг группүүдийг бол олж болно. Айгу олон байгаа. Telegram дээр бол. Тэгээд та нар хэрвээ энэ Python гэдэг програмын хэлийг сураад тэгээд тэр Python програмын хэлээрээ яг надтай адилхан спот арилжааны хиймэл уюухан хийж чадхал юм бол эн чинь сард 30,000 ятгаа 100,000 Америк доллараар бүрэн боломжтой байхгүй. Гэхдээ амархан биш. Тэхийн тулд та нар мэдээж маркетинг хийн, зар сурталчилгаанууд явуулна. Тэгээ ямар ч шийдвэрсөө л нэг 100 хүн авчихсан бол тэр чинь сарын 3,000 Америк долларын ашиг Монгол байгаа ихэнх одоо ажлуудаас илүү өндөр цалин авна гэсэн үг байхгүй юу ч хийхгүйгээр бодит боломж нь бол энэ тань. Тэгээд та бүхэн энэ миний хийсэн энэ хиймэл уюуханыг бас ашиглаад мөнгө олж болно. Одоо та нарт яаж энэ хиймэл уюуханыг ашиглаж мөнгө олохыг зааж өгье. Ердөөсөө та бүхэн хиймэл уюуханыг ашиглахын тулд dudilcek.com одоо миний хувийн вебсайт руу орох хэрэгтэй. Тэгээд доош гүйлгэх юм бол нэг ийм зураг харагдана. Энэ дээр дарна. За тэгээд энэ чи sign in with Google гэсэн кнопк гараад ирнэ. Ердөөсөө дурын Gmail аккаунтаар шууд нэвтрээд орчихно. За тэгээд нэвтэж орсныхоо дараагаар та бүхэн 30 Америк долларын миний саран гишүүнчлийг худалдаж авна. За ер нь бол яг одоо миний өмнө танилцуулжсэн airdrop-уудыг мэддэг хүмүүс бол асуудалгүй. Яг тэр airdrop-ууд дээр яаж депозит хийдэгтэй ч бол яг адилхан. Тэгээд та нар сарын гишүүнчлээ худалдаж авсныхаа дараагаар яах вэ гэхээр энэ ч BTC гэдээ бичнэ. BTC гэдээ бичингүүт биткойн гэдэг энэ криптокойны үн ханш бүхэл exchange-үүд дээр ямар байгааг шууд харуулна. Тэгээд жоохон тооцоолоор ордог учраас тийм хурдан байх боломжгүй. Ер нь бол нэг 10-аас 20 секунд орчим болох байх. За, гараад ирлээ. Одоогийн байдлаар Binance дээр биткойн үн ханш бол 114,000 тэг 75 гэсэн ханштай байна. Qcoin дээр болохоор 114,000 тэг 70. Ингээд ирэхэд та бүх exchange-үүд дээр биткойн үн ханш ямар байгааг мэдэж авснаар аль exchange дээр нь хямдхан худалдаж аваад аль exchange дээр үнэтэй зарах байдлаар мөнгө олох боломж байна. Тэрийг бас мэдэх боломжтой байхгүй. Ингэж мөнгө олоход чинь болохоор арбитраж ярилцаа гэж хэлдэг. Тэгээд та бүхэн бүр нэг юм бол ууханаар тэрийг шууд тодорхой гаргачих болно. Тэгэхин тулд BTC арбитраж гэж бичээд болоо. BTC арбитраж гэж бичингүүт хамгийн өндөр үнийн зөрүүтэй байгаа хоёр exchange-ийг шууд харуулна. Тэгээд тооцоолоор орно, судалгаа орно тэгэхээр нэг жоох удаа. За энэ чи гараад ирлээ. Биткойн үнэ ширгэдээ бол Bybit, OKX хоёрын оронд хамгийн өндөр ханшны зөрүүтэй байгаа юм байна. Тэгэхээр Bybit дээр худалдаж аваад OKX дээр зар гэж байна. Тэгээ хамгийн гол нь энэ чи loss гэсэн нэг тэмдэглэл байгаа та бүхэн харж байна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хэрвээ чи энэ арбитраж шиг энэ сигналаар одоо арилжаа их юм бол мөнгө олохын оронд алдна гэсэн үг. Яагаад вэ гэхээр хоёр exchange-ийн гүйдгэний хэмтгэл нь нийлээд 20%. Тэгэхээр гарах ашигын 20%-ийг давахгүй учраас алдаглалыг болохоор loss гэдэг нь тэмдэглэгээтэй гараад ирж байна.
Тэгэхээр юу гэсэн үг гэхээр одоогийн байдлаар биткойн дээр арбитраж хийх боломж байхгүй наа гэсэн үг. Тэгээд та нар хэрвээ яг арбитражээр мөнгө олохын хүсэх юм бол бүр амар огцом хэлбэлцдэг тогтворгүй койнуудыг сонгох хэрэгтэй. Биткойн дээр бол арбитраж боломж бол гарч ирнэ гэж бараг л байхгүй. Ямар тогтворгүй койнууд байдгүй гэхээр одоо чинь XRP гэдэг байгаа. Тэгээд та бүхэн өөрсдөө ерөөхдөө судлаад үзэж болно. Эсвэл ChatGPT-гээс асууж болно. Ямар одоо койн дээр ерөөхдөө өндөр ханшны зөрүү гарч ийн, ямар койн илүү тогтворгүй юм те. За тийм байна. Тэрнээс гадна та бүхэн бас спот арилжааны сигнал авч болно. Тэгэхин тулд ердөөсөө спот арилжааны сигнал авахыг хүссэн тэр койныхоо нэрийг бичнэ. Одоо шинэ биткойныг бол BTC гэж бичнэ. BTC-ийн ардлаас ердөөсөө сигнал авчиж болоо. За ингээд ирэхэд бол биткойны спот арилжааны сигналыг гаргаад ирнэ. За ингэж та бүхэн хэмбэлүүхийн нэг ашиглана. Тэгээд ерөнхийдөө бол энэ хэмбэлүүхийн өгч байгаа сигналаар нь арилжаа хийгээд яг одоо та нар Binance дээр мөнгө олох боломжтой байна. Тэгэхээр ирээдүйд би энэ ажлаа яг яаж улам хөгжүүлэх вэ гэхээр одоо чинь энэ өгч байгаа сигналаар нь миний өмнөөс миний Binance аккаунтн дээр арилжаа хийдэг өөр нэг ботыг тунгахгүй хийж дуусгана. Тэгсний дараагаар ердөөсөө би юу ч хийхгүйгээр мөнгө олно гэсэн. Миний хийсэн зүйлүүд миний өмнөөс арилжаа хийгээд мөнгө олно. За тийм учраас Python програмын хэлийг бол би яг одоо хамгийн үнцэнтэй мэдлэг гэж хувьдаа бол бодож байна. Python програмын хэлийг сурснаа та бүхэн ийм зүйлүүд бол хийх боломжтой болно. Тэгээд та бүхэн миний одоо энэ хийж байгаа зүйл ямар их мөнгө олох боломжтой бол ойлгож явлаа. За тэрнээс гадна би нэг зүйлийг тайлбарлах мартчих. Тэгээд спот арилжаа хийснээр энэ сигналуудыг дагаж арилжаа хийснээр хэр их хэмжээний мөнгө олох боломжтой. За тэрэн дээр би та бүхэнд өөрийнхөө бодож байгаа өнгөцөө хариулт өгье. Одоо шинэ $3,000 та спот арилжаа хийдэг гэж бодоход нэг удаа спот арилжаан дээр яллаа гэж бодоход $60,000 ашиг гарах байх ойролцоогоор. Тэгээд $60,000 ашиг гарна. Тэгээд цагт бол энэ хэмэл оюухан та нарт нэг 4-5 удаа спот арилжааны сигналыг өгөх байх. Тэгэхээр цагт $300,000 олох бүрэн боломжтой гэсэн үг байхгүй. Тэгвэл энэ хэмэл оюухан харамсалтай нь бүх сигналууд нь бол сигнал дээр ялна гэж бол байхгүй, 100% баталгаа гэсэн бол байхгүй. Ямар ч одоо крипто арилжаан дээр 100% баталгаа гэсэн бол байхгүй. Яагаад гэвэл крипто арилжааны арилжаагийн чинь мөнгө олно олохгүй гэдэг тэр тооцоололыг нь ердөөсөө л сонгож авсан крипто койныг чи өмнөх чартууд дээр үндэслэж гаргаж байгаа байхгүй. Яаж өмнө нь одоо сонгож авсан крипто койн чи яаж өсчихсэн, ямар тохиолдолд унжижсэн тэрэн дээр чи ерөөхдөө суурилж энд бүх судалгаанууд гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр 100% баталгаа гэсэн бол байхгүй. Харамсалтай. За тэгээд та бүхэнтэйгээ дараагийн дугаараар уулзъя. Дараагийн дугаар дээр би баг яриад байгаа бүхнүүдийг дуусгах болов уу гэж бодож байна. За тэгээд дараагийн апдейтээр уулзъя. Peace.